За, подкастын маань 2 дахь дугаарт миний хайрладаг, хүндэлдэг. За, та бүхний мэдж байгаагаар Непалийн дэлхийн дээвэр болсон 3 оргилд гарсан Бат Хишиг эгч маань ирсэн байна. Тэгээд Монголд байгаа дээрээ би Бат Хишиг эгчтэйгээ аяллахын сонин сайхны талаар бас хуваалцъя сууж байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Тэгээ хоёлаа энгийн Хоёлаа ер нь уулзаад бас хөрхөн би инээ таньж мэддэг болоод бас удаж ин тий. За тэгээс ингээд хоолндоо бас баярлалаа юм хөрхөн подкаст эхлүүлээд ингээд амжилттай явж байгаад бас маш их баярлж байна. За тэгээд бит хоёр болохоор хоёлаа хөхний хорт хавдрын даван туулагч. Тэгээд өнгөрсөн 10 сард бас хавдар судал дээр ивентэд хамт оролцож байсан тий. Тэрний өмнө ч бас манайсаа оргил явахаас өмнө уулзаж амжаагүй тэгээ явуулсан ба тий. Тэгтээс уулзгаа ярьсан хоёулаа. Тийм завгүй таваадсан болохоор амар олоод тэгээд уцаар яриад тэгээд ийм цоглог ихтэй болсон байгаа. За тэгээд би одоо тантай ер нь бол чөлөөтэй ярил гэж бодож байна. Тэгээд та хоёулаа ер чөлөөтэй ярил. Яг тэгвэл нэг бие биенээ ойлгодог бас сонирхол хобби маань нэг. Тий. Тэгээ зорилго нэг ч гэх юм уу тий. Тэгээ бас олон нөгөө амьдралын бас олон үншилтүүдийг давсан хүмүүс байгаа шүү дээ. Их бас тий адилхан амьдрал тулсан ч юм уу ер нь адилхан бас нөгөө зовлон үзэж ерөнхийдөө нөгөө яг өвдөж үтснээ л ойлгодог юм байлээ. Тэрийг бас энэ хугацаанд ерөнхийдөө мэдсэн. За тэгээд та одоо анх яаж ууланд амьдрах юм хоббит болсон бэ? Энэ талаараа манай Бат Хишиг ч 3 хүүхэдтэй. 3 хөрхөн хүүхэдтэй гаргачаад ер нь гурвуулангийн 2-ыг хөтлөөд нэгийг нэг урдаа урчаад уул руу хатгадаг байсан. Тэгээд тэрний дараа Америкт бас нэг 2 жил гарan байхдаа хүүхдүүдээ аваад дугуйтай бас уул руу явдаг байсан. Тэгэл ууланд алхахын дуртай болохын нэг тэр л юм шиг байлаа. Тэг ганц би явахтаа ч юм уу залуу ахтаа бол ерөөс ууланд авирчгүй. Залуу ахтаа ер нь гүйдэг байсан. Тийм үү? Тий. Манай багш чинь нөгөө волейболын багш маань бэлтгэл хийх гэж бид нэрийг их хэдэн километр чамаг гүйлгдэг байсан байхгүй. Тэгээд тэр маань бас жоохон сэдрээд яг сургуулаа төгсчөөд нөгөө барилгын инженерийнхээ ажлыг хийгээд зураг суухаар ерөөс хөдөлгөөнгөө суучдаг байсан байхгүй. Тэгээд гэртээ ирэл хаяа гүйдэг байсан. Тэгээ өглөө бас 4-5 цагт босоод гүйдэг байсан. Тэгээ өвөл болохоор нь чадахгүй, зам болохоор нь гүйгээл. Тэгээл нэг эднэр маань бас нэг өөрийгөө олоход бас тус нэмэр болсон л та. Зөв. Би болохоор нөгөө дандаа нэг тантай болохоор хэлдэж нэг алтай 5 богтод авирах гэж байгаад малчны ориглын яг бэлтэн очоод тэгээд шантарсан байхгүй. Тэгээ өөрөө сонирхолгүй би ерөн зүгээр холоос уулмал сүслээд явж байгаа. Төрлийн. Гэхдээ магадгүй одоо таны насны дээр ч юм уу тий 40 мөс гараад ч юм уу гэнцэн ингээд. Гэхдээ яг бүр ингэж авирахгүй маа гэхэд бол трекинг хийх маягаар ч юм уу тий хатгах матгах тиймэрхүү юм бас байж болно гэж бодод. Ер нь яг трекинг хийхээс л алхалт авиралт эхлэнтэй. Тий тэгэл трекинг чинь өөрөө гоё шүү дээ. Чи өөрөө бас нөгөө аялж зугаалах хоббитэй юм чинь. Тийм ээ. Бас миний нэг эхлэл бол бас яасан юм аа. Йог хийж эхэлсэн. Тийм өөрөө гэртээ йог хийгээл. Тэгэл усанд сэлээд ялангуяа тэр Америкт байхад яг усанд их сэлдэг байсан. Тэгээ өөрөө нөгөө нэг цавхны богд чигсдэн гол төссөн болохоор багтаач гэсэн нэрээ нэг одоо бодоод тахад 3 удаа усанд нэг ингээд урсах төгсөн. Одоо нөгөө живэх төгсөн. Тэгээ манай ах нар авардаг байсан. Тэгсэн мөртлөө шатахгүй усанд бас тэгээ дахиад сэлээд явж идэг байсан. Тийм айн маань гэдгийг мэдэхгүй бахаар байгаа л тийм л төвхтэйсэн л та. Та тэгээ нэг амар спортлог хүн байх тийм. Ууланд амирхан айцгаар бас дугуй унна. Дугуй унахыг ер нь тий нөгөө нэг одоо бид нар чинь дээр үед ах нар маань нөгөө Орсын дугуй ундаг гэсэн. Тэр чинь нөгөө нэг жижигэрэн томорно гэж байхгүй. Тэгээд бас тэр дугуйг бөөрөөр ундаг байсан байхгүй хажуу талаараа. Тэгээд тэр маань бас хөөрхөн эвгүй штэ хажуу талаараа бөөрөөр унна гэдэг чинь тэгэл унаал тавьдаг байсан ах нар шиг. Ер нь хэрэгтэй өчиг байсан да багасаа. Тий. Та нэг биеийн тамир мөрөстэй сайн өнгөтэйсэн. Биеийн тамиртай өстой сайн байсан. Тийм үү. Нөгөө дээс тоглон, чартаа тоглон, гүүн, уралдан
нэг одоо мод чулуугаар тоглоно те. Тэгээд бүгд нь яг хэрэгтэй хүчиг байсан. Бүх юмд дандаа төрүүлдэг. Ямар сандаа манай гудамжийн банд нар чигээ гүцэн гэдэг. Гүцэж чаддаггүйсэн тийм. Тэгээд би тэдэд гүцэхгүй тулд ингээд урагшаа гүйж байгаа гэвгэд ирэх гэр нөгөө чинь тэгээд тэр чигээр тэр аясаар гоцтойгоос хаваа тэгээд би стоптэй нэ. Тэгээд бас өвчтөе хөлтөд татлагаас. Өстэй сатлахгүй. Одоо тэгээд та баатар яагаад явсан? Лоцоо организацсан шүү дээ тий. Тий, Непалд явахаас өмнө бас нэг 7000-ад нөгөө Ленэ орбит явж байсан. Бид нар бас багаараа явсан. Тэр хааны манай нэг дугуйны 5 залуу тэгээд нэг клубын нэг 4-5 хүн нийлээд бид нар баг болоод Ленэ орбит оролцчихсан байхгүй юу? Тэр чинь 21 оны 6 сарын 28-нд Орос руу нисээд, Кыргызстан руу нисээд тэгээд бид нар сар гарan бас тэнд байрлсан л да. Кемпт. Тэгээ өндөрийн авалт хийгээл, буугаал, авалт хийгээл, буугаал тэгэл. Тэгээ бид нар 7 сарын 22-нд оройны 6 цагт оролцчихсон. 6 цаг 30 минут байна тийм. 6-аас 7 цагийн хооронд оролцчихсон. Тэр мэн яг өндөр ууланд явах анхны бас нөгөө авиралт болж исэн л да. Тэгэхээр 7000 гэдэг чинь нэлээд өндөр. Бас өндрөө. Тэгээд нөгөө Ленэ орчин бас нөгөө явалт гэдэг. Тэгээд яагаад бас таныг дуудаа. За одоо ингэж надаас бас ингэж аялал хийхэд одоо хүмүүсийн хамгийн их одоо сонирхдаг сэдв болохоор зардал мөнгө гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо танд ингээд Эверестэд гарахад одоо хэдэн доллар хэрэгтэй гэдэг вэ те? Та нэг нөгөө яриач гэдэг шиг. Би бүх хайрхнаа л ярьчих ямар байгаа. Тэгээ ер нь уулзалтад хэрэгтэй бас бүх мэдээллийг өгчмөр санагддаг аахгүй юу? За. Памирын оргилын тэр нөгөө нэг Ленин хан тэнгэр хоёрлоо явахад ер нь 10 сая болсон. Сая Лоцоо оргил болохоор цаанаасаа урилга нь 20 сая гэж ирээд төгрөг тий. $20,000 гэж ирээд төгрөг биш $20,000 $20,000 гэж ирээд $19,000 болгож бас хямдруулсан $1,000 хямдруулсан. Гэхдээ энэ дээр яг нэмэгдээд нөгөө нэг даатгал амь даатгалын $1,000 нэмэгддэг. Цаашгаа нөгөө кичен гэдэг кичен үндсэн хотог дээр байгаа кичен одоо галт тогоонд бид нар бас нөгөө биднэрт өдөр болгон гоё хоол хийж өгсөн гэдэг бас 300-аас $700 төлдөг байхгүй. Энэ болохоор бас кемп 2-ын мөнгө орчиж байгаа. Кемп 2 дээр бас нөгөө кичен гэж байдаг болохоор энэ нийлээд ингээд $700 болдог байхгүй. За иймэрхүү зардлууд нэмэгдэн. Дээр нь яг нөгөө портерт ачаа авч явсан гэдээ бас хэдэн төгрөг өгнө. Хөтчдөө бас баярлаа гэ хэдэн төгрөг өгнө гэдэг. Тэгээд тэр бол хүний өөрийнх нь нөгөө нэг тип баг. Зөв. Гэх бичлэн мөнгө өгч. Манслаа болохоор $15,000 урилга ирээд бас $13,000 явж исэн. Тэн дээр бас амь даатгал нөгөө нэг тип кичний мөнгө гэд нэмэгдэж байгаа. Эверест болохоор надад $33,000 урилга ирээд бас ярьж ингээд нөгөө олон дахин үйлчлүүлсэн гэдэг утгаараа гуйсаргаад $29,000 болгоод $29,000 дээр ахаад нэмэгдээд амь даатгал орно. Шерпаны мөнгө гэж нэмэгдэн. Нэр нөгөө хоёр уулныхаа нөгөө шерпаны мөнгнүүдийг бас хэлхээ марч. Тэд нар болохоор нөгөө шерпаны тип гэдээ бас $1,500-аас $2,000 тип өгдөг байхгүй. 8,000-тай хайрхнууд бол $1,500 өгч болно. Эверест болохоор яг л оргилдуул ерөнхийдөө яг нөгөө шерпа маань биднэрт яаж үйлчилснээс хамаарат $1,500-аас $2,000 өгдөг. Гэхдээ ихэнх нь $2,000 өгдөг байхгүй. Сая би бас яг $2,000 өгчөөл ирсэн. Амь насын ингэж тий даатгаж явсан. Тийм. Тэгээд нөгөө миний ганц аминд орох нөгөө хүчил төрөгчийг маань өөрж явсан гэдэг утгаараа тэгээ нөгөө хүчил төрөгчийг яг цаг тухайд нь сольсон гэдэг утгаараа бас тэр чинь ер нь их гол чухал гэдэг юм чи. Түүнээс шерпа бид нарыг ямар үрээд оргилдуулна гэж байх юм биш. Тийм байна. Тиймэрхүү маягаар зардлууд гардаг. Би бас нөгөө нэг
энтхийн дарамтлаад очиод нөгөө шүхрээр буусан байхгүй юу? Солиод юм шиг. Тэр өстой гоё шүү. Тийм шүхрээр буугаад айгүй гоё байсан. Тэгээд яг нөгөө нэг эхний ингээд үсрэлтэн дээр би нөгөө нэг урагшаа хараад ингээд гүүхээс нь мэдхгүй эргээ харсан. Тэгсэн чинь ингээд яг үсрэхийн нөгөө нэг эрмэг дээр ирэнгуута боллоо гингуута одоо тэр нэг пайлот гэдээсэн. Нисгэгч нь ингээд намайг ингээд хоош наваа явчихж байгаа байхгүй. Тэгээд дахиад энэ шүхрээ янзал гэдэг хад нэг өөр хүн ирээл нөгөө шүхрийн ингээд дийлгээл тэгснээ ингээд салхины чигмиг хараад ингээд айгүй тийм юу юм гэлээ. Тэгээд яг ингээд за хоёр дахь нь одоо ч зүгээр урагшаа хараа гүн шүү. Тэгээд намайг ингээ хүлэн ав гэхэд ингээ дэшээ хүлэн ав гэд. Тэгээ би яг ингээ тухайн үед ингээ баг гэхийн завдлахгүй тэгээд ингээ өсөрсөн. Тэгэн гота ингээ агаар дээр гарсан чи амар гоё тийм нам гүн амар гоё тийм мэдрэмж игсэн. Би ч аимхай хүн штэ. Тэгэл тэгсэн чи айгаа гоё мэдрэмж агаад. Тэгээ буухтаа би шерпад ингээ пайлоттаас мөнгө өгсөн баггүй жоохон тийм. Баярлалаа гэдэг. Тийм намайг ингээ тий ингээд амар юмн дээгүр ингээд нисээд байгаа байхгүй тэгээд нэг энтгийн одоо нөгөө байшингууд чинь дахиад 2 давхар 3 давхар барина гэдэг нэг юм ёртооцсон төмөрөмнүүд үлдээчдэг. Тэгээд тэр тэгээд нэг тахилгааны утас мутас гээд зөндөөл юм байна. Тэр жоохон эвгүүтэх юм бол бас хэцүү байгаа байхгүй. Тэгээд нэг юм нарийнхан юм талбайд буудаг. Тэгээд зүгээр би амьд буусанд амар баярлаад. Тэгээд типийг бол зүгээр өгсөн. Тэгээд яг энтгэх хүмүүс өөрснөө тип өгдөггүй байж болно. Тэгээд би бас жоохон муу юм сургач ч магадгүй. Гэтэ би бол амьд буусанд амар баярлсан байхгүй. Тий. Тэгэхээр ерөнхийдөө хүнд баярлал талархсан энэ орчлон ертөнцид бас илэрхийлээд нөгөө өглөг авлах хоёр тэнцэж явах хэрэгтэй гэдэг утгаараа ер нь хүнд өгч явах хэрэгтэй. Тиймний хаяраар бас авдаг байхгүй бид нар чинь. Одоо тэгэл таны ингээл зардлуудыг сая сонссон чинь та бараг $60,000 ч юм уу хязгаас ч илүү тийм үү те. Бараг ингээд 2 өрөө байрны мөнгөөр ингээ хоббиндаа ингээ зарцуулсан байгаа байхгүй юу? Одоо Монголд бол $60,000 таахад 2 өрөө байр хотын төвд ч юм аавна штэ. Тий. Тэгэхээр одоо тэгээд энэ их зардлыг та одоо яаж санхүүжүүлж чинь тий. За сүүлийнх нь болохоор Эверестийг бол би мэдж байгаа та хандуу зарласан штэ тий. Хуудасаар дамжуулаад тэгээд яг ингээ бүрдэж гин үү тий. Ер нь бол хүндэлтэй. Би чинь нөгөө нэг яг 7,000 болохоор 10 сая төгрөгийг яг өөрөөсөө гаргаад нэг 3-4 сая төгрөгийг манай найзуудаас өгчээсэн л та. Тэр бол яг болчихсон. Сая лацаа өргөлийг болохоор ер нь яг бид нартай хамт явж байсан багийн ахлагч маань улсаас олж өгнө гэчээд яг цаг дээрээ олоогүй. Би өөрийнхөө машины Prado 150 зараа явсан. Энэ маань яг ер нь лацаа өргөлийн мөнгө болсон л та. Тэгээд Маслууд болохоор нөгөө нэг манай нэг таньдаг гадаад найз маань надаа Маслуугийн яг Маслуу орглын яг типийг өгсөн. Яг тэр мөнгөний өгсөн баг. Гэхдээ яг намайг нөгөө хавдар тусцсныг сонсчоод хавдраа дэмжлүүлээ. Оргилт халтгүй шүү гэд. Би болохоор нөгөө нэг хүнд амлсан. Одоо яг миний үг үйлдэл хоёр адилхан байх хэрэгтэй гэдэг зарчимтай болохоор үгүй би заавал оргилтна. Энэ хүний өгсөн мөнгө яг тэр юмдаа л зарцуулагдах хэрэгтэй гэдэг. Тэгээ яг надад бас цаанаа санаа байсан байхгүй юу. За би Эверест заавал оргилтондоо энэний дараа. Тийм учраас би одоо л би зөв нөгөө өөртөө таарсан өмд гутлаа нөгөө комбинзон аавна гэл. Тэгэл яг чанартай юм аавна гэл. Тэгэл Маслуу оргил дээр бас хандив зарласан л да. Хэрэглээний зардал гээд. Тэр чинь бас нөгөө нэг хичнээн уулын мөнгөний хажууд ч гэсэн бас хичнээн мөнгө, хувцсны мөнгө, онгоцны мөнгө, тэгээ нөгөө нэг амь даатгалын мөнгө, шерпаны мөнгө гэдээ бас бүгд нэмэгддэг байхгүй. Тэгэхээр чин нэлээд бас мөнгө нэмэгдэх гэдэг тухайн үед чинь би чинь нөгөө нэг хавдрыг даван туулаад хавдрын эмчилгээгээд бас л зөндөө мөнгө өрцөн хүн чи яах вэ? Яалтчгүй би нөгөө бас л хандив зарласан л та. Тэгээ бас хандиваар бас хөөрхөн мөнгө орж ирээд би яг хөө жинхэнэ нөгөө өөрийнхөө хүссэн өмд гутлаа аваа явсан л да. Лацаа оргилт болохоор ингэсэн. Яг хөө намайг нөгөө менежерийн ажлыг сайн хийсэн гэд манай Непалууд $850 комбинзоныг $400 өгөөд. Йоо тэд нар тэгэл өгсөн чи би ямар хөөрх юм бэ? Бас хүний хөдөлмөрийг ямар гоё үнэлдэг юм бэ гэж уйлж байгаа юм чи. Тэгэл $400 аваад гутлыг бол энэ Замберланаас 2,300-аар 45 хайрцмаар том гутал авчихсан. Тэгээ том гуталтай чинь нөгөө мөсцөөс өшөглөөд ингээл
явна гэдэг чинь маш хүнд. Тэгээ би яг энэ хоёрыг мэдээж яг нөгөө жоохон томцсон комбинзонтой томцсон гуталтай гэдэг утгаараа би нөгөө шерпа нартай бэлтжээ байсан. Нөгөө намайг бас амжилттай тацаа оргилуулсан гэдэг утгаараа бас нөгөө гарын мөнгөний хажуугаар нөгөө хүмүүс бас нөгөө юм бэлгэлдэг байхгүй юу? Тэр зарчмаар би бас бэлгэлцээ. Тэгээ манслууд дээр үнэхээр би яг өөртөө таарсан гутал хуцаа авна гэдэг үнэхээр өөртөө таарсан гутал хуцаа аваад бас л тэр чинь нөгөө амжилттай оргилдохын нэг хэлбэр юм чинь. Тэгэл энийгээ би өстө заавал Эверестэд хэрэглэндээ гэл. Гэхдээ би Эверестэд яг нөгөө сая энэ жил оргилдно гэж мэдээгүй. Гэхдээ ерөнхийдөө дотор санаанд байгаад байсан ер нь олон жил байсан юм а хэрэгжүүлнэ гэд. Тэгэл гэвгээд за ерөөсөн манай нэг захмын ах мах дэмжээл ингээл урайлчаар нээрэд хийдэг юм уу гэл. Тэгэл ерөнхийдөө энэ жил за ингээл 3 жил дараалаад явчих гэл. Тэгэл явсан л та. Тэгээ гоё л байсан. Хүн нөгөө яаж зов зүдэрсэн нөгөө хүсэл мөрөөдлөө биелүүлж явах хэрэгтэй гэд тэгээ боддог болохоор. Бид одоо ингээд юу гэдэг миний хувьд болохоор би амар тийм сүнслэг юмд ч юм уу тийм энерги ч юм уу тийм юм итгэдэг. Тэгээд нэг баал юм уу энтгэх бол өөрөө тийм амар энергитэй газар. Тэгээ хүнийг дууддаг гэж боддог. Тэгээд та тэр талаар юу гэж боддог юм? Одоо уулын оргилтыг дууддаг уу? Би чинь бас ерөөсөө за 7000-д явж байхдаа ч би нэг тийм шүшиг бишрэлтэй байгаагүй. Гэхдээ яг нөгөө ихч маань миний төлөө дандаа ном уншуулад ингээд нөгөө нэг залбираад явдаг болохоор би чинь бас нэг ихчийнхээ өгсөн арц хүчийг те манай найз чи бас бадам цэцэг гэдэг найз маань хүртэл бас ингээд арц хүч өгчдөг. Тэр хоёрынхоо юугаар л би ямарч л гэсэн уулынхаа бэлт арц хүчээ асаагаад бас нэг залбирал хийнэ өөрийнхөө хэмжээнд. Гэхдээ ихчийнх нь ганц хэлдэг юм болохоор нөгөө их болсон 600 хамаг амьтны тусын тул гэдэг энийг их хэлдэг юм. Тэгээ ямар ч манай тэр одоо бадам цэцэг дунгаагч гэл манай инхээ ах гэл бүгдээрээ нөгөө надаа майн зааж өгдөг. Майнаа чийжлэхгүй. Харин тэгэл ганц хэлдэг юм нь энэ. Ерөөсөө энийг болохоор багаас мань ээж минь заагаад өгсөн. Ерөөсөө олны төлөө залбирж явах хамгийн зөв гэж ээж маань зааж ясан болохоор одоо тэгэл их болсон 600 хамаг амьтны тусанд бол энийг болохоор багаасаа нэг хэлж исэн юм уу яаж исэн сэтгэл дотор зүрхэн дотор байж идэг. Тэгэл энийг их хэлэх туртай тэгэл энийг хэлээл дандаа залбирал үлддэг болсон. Ялангуяа нөгөө манслын оргилын дараа бол бүр илүү нөгөө нэг сүшиг бишрэл залбирал одоо байглаасаа хүсэх юм маш их болсон. Тэгээ байгальдаа ч гэсэн талархах юм бас маш их болсон. Тэгээд бас гой санагдаад байдгийн. Тэгэхээр бас сүшиг бишрэл рүү явж байгаа. Явж байгаа. Замдаа явж байгаа. Чиний араас явж байгаа. Харин тийм ээ. Би ч нөгөө нэг би ч аягаа сайн ингээд эргээд ингээд бодохоор бага хад ч юм уу тийм нэг сургууль мөргөл дээр ирээд ламнар ингээд дүнчүр майны бяцлал энэ төр хийлгдэг гэсэн баггүй юу. Тэгээд тухайн үед ингээд яг энэ бол одоо юу гэдэг те миний юм байна гэдгийг мэдэрч байсан. Тэгэл ер нь зам болгон ром руу хөтэлдэг гэдэг шиг тэгэл юм болгон ингээ буддизм руу намайг хөтлөөд идэг. Тэгээд яг өвдсөний дараа болохоор миний ингээ хайрлж хүндэлдэг багш одоо ингээ надад тийм одоо бодлоо яаж зэгцлэх үү те яаж ингэж эдгэрэх одоо юу гэдгийг те бодлороо энергиэрээ эдгэрэх ч юм уу тийм айгуу ингээ номын замд ингээ бас хөтэлчихсэн. Тэгэхээр тухайн үед бол миний сүсэг яг бүрэн төрөөгүй байсан юм шиг байна. Тэгээ сая энтгэг явж ирээд би яг нөгөө бурхан багшийн гэгэрсэн бодгаяа тэгээд далаа гişийн дарамтлаа энэ төргээд тэгээ яг өөртөө ингээд уулзаад тэгээд ер нь тэгэл шийдсэн дээ. За ер нь бол би энийг цаашаа сайн судлах хэрэгтэй. Тэгээд одоо жишээлбэл ихэнх нь ингээд төвд хэл дээр байгаа шүү дээ. Тэгээд энийг гоё ингээ англи хэл дээр сайн сурах хэрэгтэй юм байна. Тэгээд ирээдүйд ингээд аяга олон хүнд энэ бол ингээд сэтгэл зүйн хувьд ч гэсэн маш хэрэгтэй тийм боловсрал ингэж ботсон. Тэгэхээр ер нь бол ингээд буддизмын талаар юу ч мэддэггүй гэдгээ мэдэж аваад ирсэн гэх юм. Ерөнхийдөө хүнд бол байх ёстой асуудал юм билээ те. Тийм ер нь бол тийм залбирал байх ёстой. Тэр маань хүний сэтгэл санааг тайвшруулж, тайван болгож идэг. Яг го бяцлал гэдэггээл хийгээл ингээл яг үнийг хэлэх зүгээр л сурч л байгаа байхгүй юу тийм. Гэхдээ бид нар бас нэг би хэмбэ гэж өөртөө л ажиллаж байгаа болохоос түүнээс нэг мундаг болж байгаа юм биш л дээ. Зарим хүмүүс гэгээрээд мундаг болж гэнэ үү, тэгж гэнэ ингэж гэнэ үү гэж яриад байдаг. Бяцлал гэдэг утга маань ерөнхийдөө хүн өөрийгөө олж ийн. Би Батгшиг гэж хэмбэ гэдгийг л ерөнхийдөө бас
олох гол хичээгээд байгаа нэг хэлбэр л дээ тий. Тийм. Тэгээ ер нь бол харах өнцгөө зөв болгоод юмыг ингээд нөгөө буруу талаас нь буруу өнцгөөс нь биш зөв өнцгөөс нь харахаар хүний нөгөө уур уцаар ч юм уу гомдол цөхрөл төрөхгүй тэр нь эргээгээд хүнийг одоо юу гэдэг сэтгэлээр өвдөхгүй байхад тустай ч юм уу тий. Буруу ингээ амьдралдаа шийдвэр гаргахгүй байхад тустай. Би орн тэр талаас нь аюул хийж бодож тий ингэж номын одоо дуу сонсож байгаа гэх юм уу. Ингээл хамаг юм гоё болоод тий. Энэ л болохоор түүнээс нэг амар мундаг болж байгаа юм биш. Тий, ер нь бол надад одоо эргээд ингээ бодоход хүн эрүүл ах хэвээр. Гэхдээ хамгийн одоо чухал юм бол сэтгэлийн амар амгалан байхгүй. Тий. Тэгээ ер нь сэтгэлийн амар амгалан. Сэтгэлийн амар амгалан олохын тулд тэр их би хинбэ гэд өөртөө их асуулт тавих хэрэгтэй. Тэр асуултандаа бас хариулах хүртэл удах юм шиг үлээ. Тийм хариултыг олох гэж нэг орон нэг гарна тий. Буруу замаар орно, зөв замаар орно. Тийм одоо би ингээ бат ишиг хичиг ингээ буруу оргилд гарсны одоо 2 оргилд гарахтаа бол бат ишигч хавдрын одоо өвчтөй хүмүүст тий ихтгэл найдвар өгөх гэж би гарч байгаа гэдэг тэгчээсэн шүү дээ тий. Тэр одоо танд одоо юу гэдэг дараа нь ингээ олон хүнээс мессеж ирсэн юм уу? Танаас одоо ингээ урам зориг авч байгаа юм шиг олон хүмүүс байгаа гэж би бодож байна. Надаас урам зориг авсан олон хүмүүс байсан л да. Ерөнхийдөө тэгээ одоо хүртэл гой бас мессеж ирдэг. Бас асуулт асууна. Тэгээд тэр болгонд бас аль болохоор нөгөө өөрийнхөө зав зайг ашиглаад өгчгөөл нэг хүнийг ч гэсэн зөв хүнд ч зөв чигт нь одоо ядарч явахт нь зөв чигт нь чиглүүлж хэлсэн гэж боддог л да. Тэгэл аль болохоор бүх юуг одоо спамаа шалгах ч юм уу тий. Хин нэгнийх нь одоо мессеж хүртэл хариулж чадахгүй байх уу гэж бас хичээдэг л дээ. Ер нь яг уу нөгөө нэг их болсон 600 хамаг амтны тусын тулд гэдэг эдгээгаал ер нь нэг бодлын нөгөө нэг биелүүлж явж байгаа юм л да. Одоо нөгөө ээжээс өгсөн мессеж яа. Тийм учраас нөгөө нэг миний энэ авиралт маань хүртэлтэй зов зүдэрч байгаа, одоо өвчнөдөө шаналж байгаа тэр хүмүүс ирч хүчөөгөөсөө ямар ч хүн хүсэл мөрөөдөлтөд хүрч чаддаг юм аа. Өвдөжсэн ч юу хиймээрэн тэрийгэ хийгээл байж хатал сатаардаг штэ. Тийм штэ. Тий. Өөрийнхөө тэр өвчнийг мэдрэхгүй сатаараасаа тий. Тэгэл ер нь тэгээ эдгэрч байгаасаа эдгэрэл татан алхаасаа. Тэгэл альва юм чи сайтаа мутаа штэ. Тэгэл яг өөрийгөө ч гэсэн би олъё тий энэ болгоноос тий ингээл ерөнхийдөө талын юм бодчихл явсан л да. Ихэнхдээ л ер нь хавдартай хүмүүстэй би ирч хүчүүгээл гэж явсан. Бас олон хүн ирч хүч авсан байх гэж бодож байна. Нөгөө нэг хүнд ер нь ингээд юу гэдэг ирч хүч өгөх тийм хүн одоо юу гэдэг дутнуу гэхээс илүүд ингэж байхгүй гэж би боддог байхгүй. Яагаад гэвэл нэг хүнийг хараад нэг хүн урам зориг авч байхад өөр хүнийг хараад бас нэг өөр хүн урам зориг авч яадаг. Хүн гэдэг чинь бас тийм юм тийм. Тэгэл байх уу? Тийм. Бидний нөгөө нэг амьдралд нэг ийм байгаад байдаг шүү дээ. Одоо нэг сөрөг комментэнд ч гэсэн нэг ач холбогдол өгөөл, сөрөг хүндээ ч ач холбогдол өгөөл, сөрөг хүнийг муухай үг хэлчихвэл тэрэнд ач холбогдол өгөөлээ. Тэгтээ тэгэд одоо тэр болгоныг мартах хэрэгтэй. Зүгээр яг нөгөө гоё юмдаа гоё юунд ач холбогдол өгөөд бас нэг өөрийгөө ялангуяа нэг өвдсөн хүмүүс мань тэгстэй гэж боддог байхгүй юу? Миний сэтгэл санааг тайвшруулчих юу вэ? Тэрийг л үзэж сонсоод мэдрээд явчих хэрэгтэй. Нэг өнөдөр ашигчиж орлоод намайг муухай хэлсэн тэрийг бол юм чиний тоохгүй хаягчих гэдэг. Өөрийгөө л одоо тэр өвдсөн хүн чинь тайван байлгах, эрүүл байлгах ямар арга байна тэрийг л хийх хэрэгтэй байхгүй. Би тэгж боддог. Чи юу гэж боддог? Тийм. Би одоо ингээд нөгөө 2023 оны 4 сараас онцлогдсон гэхээр яг 2 жил гарan ингээд 3 дахь жилдээ ороо явж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт би ингээд сэтгэл зүйн маш олон ингээд унал босголтыг ингээд туулаад явж байгаа. Хүмүүс болохоор ингээд тийм хавдрыг ингээд одоо хавдрын онш сонсоод эмчилгээг даваад тэгэнгуутаа энэ хүн ингээд бараг ингээд одоо юунаас ч айхаар болцсон юм шиг яриад байдаг. Яг амьдрал дээр бол үгүй шүү дээ. Сэтгэл гэдэг чинь тийм эмзэг эргэтэн байхгүй тий. Тэр тэгэхээр ингээд арчилж байнга тордож ингээд явахгүй бол уналт босолт өвдөлт ингээд үүсдэг. Тэгэхээр хавдрыг даван толцсон би одоо ингээд сайхан байх хэрэгтэй гэдэг. Тэгэхэд тэнд чинь бас ингээл нөгөө амьдрал хэмжээ асуудлууд дүүрэн байгаа шүү дээ. Нэг нь дуусахад нөгөө нь гарч ирдэг. Тэгэхээр ингээд олон ингээд уналтанд орж байгаа. Тэгээд яг тэр болгоны сэргэлт нь миний ингэж нөгөө аяллаар явсан аяллууд
байгаа гэж би боддог байхгүй. Яг ингээл унаал гэртээ тэгээ хүнжлөө ингээд дээгүүрээ ягаад юу ч хийх ингээд сонирхолгүй тийм үеуд ингээд агүй олон ингээд 2 жилийн хугацаанд байсан байхгүй. Тэгээ хүмүүс харахтаа болохоор энэ ингээд авцсан юм чинь энэ талстай амар сэтгэл зүйтэй болцсон гэж бодоод байдаг. Үгүй шүү дээ. Үгүй байхгүй. Яг хүн чинь ингээд нэг сайкл бас явж идэв. Цикл ингээд явж идэв юм лээ тий. Тийм. Тэгэхээр бас зарим хүмүүс ингээд одоо юу гэдэг өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулаад бас сэтгэлээр унах тийм тохиолдол байдаг. Тэгэхээр хүн яг аль үүрэндээ явж чинь тэрийгээ ингээд өөрөө сайн мэдээ тэндээсээ гэс гаргахад л бас их чухал юм шиг. Тийм заавал нэг зовоол, заавал нэг юмаа үзээл мэдрэл тийм цаг хугацаа алдчихахаар хин нэгнийхээ тийм сэтгэлийн хүчийг сонсоод, сэтгэлийн тийм нэг дэмийг сонсоод тэрийгээ хурдуурд нь даван тулахыг хэлээд байна тийм. Яг чи яг зүг баггүй. Тэгээс нөгөө нэг яг ийм цикл байдаг гэдгийг бас мэдчихвэл зүгээр тийм. Тэгээ зарим үед ингээд нэх гоё ингээд амьдрал бүх юм гоё болох юм шиг тий. Тэгэл нэг хэсэг ингээд эрч хүчтэй явж яснаа ундаг. Тэгээд би өөрөө ингээд өөрийгөө цэнгэлдэг юм бол миний хувьд аялал юм уу? Одоо сүүлийн үед болохоор ингээд йог. Тэгээ би цаашдаа одоо бясалгалт ингээд сурыг тий. Тэгэнгүүтээ цаашаа буддийн югаар бүр гүнзгийрүүл сурыг гэдэг ингээд дараагийнхаа маань нэг юмнаас үсээд одоо дараагийн зорилгонууд маань гарч ирээд байгаа. Тэгээ би бас өөрийгөө айгуу тууштай бус хүн гэж ингээд боддог байхгүй. Гэтэ одоо ерөөсөө зүгээр өөрийнхөө юмыг л олоогүй ингээд хайгаа явж байгаа хүн гэж боддог тийм шүү дээ. Би бол хөвгтлэл хайх байх гэж боддөө шүү дээ. Одоо яах вэ гэдэг хүн чинь бас сэтгэлийн амт юм ч тийм. Тэгээ бас намайг бас хэлжсэн л да хүмүүс одоо ингээл нэг уулан дээр гараад инээгээл ерөн дандаа инээж явдаг. Чи ер нь өвддөг юм уу ч гэх жишээ нь тийм. Чи сэтгэлээр ундаггүй гэл заримдаа нэг сэтгэлээр унтсан зүгээр нэг хүний юмыг копи паст хийгээл тавьчихгод чи сэтгэлээр ундаг юм уу чи ямар өвддөг юм уу ч ухааны юм бичсэн байдаг тийм. Тэгээд би боддог юм л да би одоо компьютер юм уу би ямар төмөрхүү юм уу би ч адилхан зүрхтэй хүн шүү дээ зүрх сэтгэлтэй хүн шүү дээ гэх тийм. Хүн яаж ч явсан тийм амьдралынхаа тийм 90 бараа нэг туулж л яваа амьдрал ахгүй юу. Яг нэг юм дартан юу байхгүй шүү. Тийм тэрнээс гарахын тулд зайлшгүй уулзж байгаа. Тэрнээс гарахын тулд ингээд спорт руу орж байгаа. Энэ болгоныг давж гарсныхаа хүчинд хашлаа эдгэж байгаа. Тэр нэг тал ингээд харвцсан байснаа чи имчилж байгаа ч юм уу тий. Тэгээд энэ болгоныг нөгөө ингээд даваад ирээл байх тусам нөгөө нэг нүүрэнд гэрэл гээгээд тодроод байгаа юм чи. Яа энийгээ давцаа тэрийгээ давцсан ингэж явсараад гэрэл гээгээд тодордгийм байлээ л дээ юм. Ерөөсөө л хүн бас нэг тийм зовлонгоо давах хэвээр. Тэрний хаад гарах хэвээр тэгээд тэрний хаад гараа гэрэлтэх хэвээр тий. Ингэж л боддог. Тийм хүмүүс зовлон ч юм уу тийм муу юм тохиолдохоор айгүй ингээд одоо юу гэдэг юм цээрлэж ч гэдэг юм уу тийм айгүй ингээд зовж хүлээж аваад байдаг. Миний бодлоор ингээд зовлон юм уу бэрхшээл юм уу хүнийг ингээд өмнө байснаас нь илүү ингээд зарцалж өгдөг тийм дараагийнхын төвшөнд гаргаж өгдөг. Тэргээд заавал хүн зов гэж байгаа үг биш л тийм. Гэхдээ ерөнхийдөө бол зовсон хүний үг гэдэг үг тийм. Өмнөхөөсөө юм нэлцгаа байсан үеэсээ би бүр ингээд хамаагүй өөр хүн болсон байгаа байхгүй тийм. Тэгэхээр би танаас юу гэж асуух гэдэг нэг хамтрын өмнөх бат шиг. За хадын дараа Эверестэд гарсан бат шиг хоёрын одоо ялгаа нэг. Ялгаа байлгүй байх нь тийм. Танд одоо яг ямар ялгаа юм бэ? Бат шиг хүчгүй байсан юм билээ. Нэг сүрхий хүчтэй юм шиг яг хоо ерөнхийдөө ингэж хэлдэг штэ. Хүнд тусалдаг, мэддэг юмаа хуваадаг хүн хүчрэх хүн байдаг гэд сүүлд нэг тиймэрхүү юм сонссон л да. Нэрээ яг нэг өөртөө ихтэй хүнд нөгөө юмаа хэлж өгдөг, заадаг, тусалдаг тий. Тэр маань ерөнхийдөө бас нөгөө нэг одоо буцааж талархал хүлээж аваагүй гэдэг ч юм уу тий. Янз янзынхаа юмар бас нөгөө нэг баг багаар гэмтдэг юм байлээ л тий. Хүн тусалдаг, дэмждэг, арын даадаг. Одоо бүх одоо нөгөө нэг бичиг цаасны ажлыг хийж өгöd байгаа мөртлөө нөгөө нарын дагаад байгаа мөртлөө тэр хүнд урамшуулахгүй нөгөө нэг талархлын үг мөг хэлэхгүй байгууд нь одоо бид нэр бас зүрх сэтгэлтэй үстэй гомдсон штэ. Тэгэж мэх жишээний юм байдгийн болов уу гэж бас бодоод байдаг л да. Тэгээд тиймэрхүү яг нэлээ хид тусч байсан зам маань одоо жишээ нь одоо хүн болгоныг ууланд оруулах гал баг гэрээс нь очиж авдаг мавдаг зам маань одоохондоо нөгөө засарсан. Би байгаагаараа байх ёстой юм. Тэр хүн байгаагаараа байх ёстой юм. Яг нэг ажил амьдрал гэдэг маань надад ч гэсэн амьдрал байдаг, тэр хүнд ч амьдрал байдаг. Нөгөө нэг байгаа байранд нь тавиад өгөхөр холдох хүмүүс нь холдоод ойртох юм. Би болохоор хит нөгөө нэг одоо sweet одоо тийм нөгөө нэг сайхан зөөлөөр зөөлөн байсны хувьд бол нөгөө тэр хүмүүсийг давраагаад тахгүй. Тийм бас тэр нэрийг ойлгоод нөгөө байранд нь тавиад өгчгөр явах нь явцдаг байхгүй. Тийм байна. Одоо Америкчуудын хэлээр boundary буюу
хэл хязгаар тавьдгүй. Тэгээ дээрэс нь миний нэг алдаа болохоор би ингээд өөрөө юу ч хийгээгүй, өөрөө юу ч бүтээгээгүй, өөрөө хинч биш байж ич өөрийгөө ингээд нэг лаг болцсон юм шиг ингээд бусад хүнд туслаад, бусад хүнийг засгаад ч юм уу тэ зөвлөөд ингээ яваад идэг. Яг үнэндээ би өөрөө хоосон, өөрөө юу ч мэдэхгүй тийм хүн байгаа хгүй. Тэ өөртөө юу ч бүтээсэн юм байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэгдүгээр тусыг авч чадахгүй хүн гэж бас байна. Хоёрдугаар би өөрөө юу чгүй байж ингээд хүн туслах гад талтанаад гүгээд идэх тэр зам бас ер нь хэрэггүй багсч байгаа. Тэгэхээр ер нь бол өвцний дараа бол намайг зүгээр ингээд фокусын маань амьдрал дээр минь авчиад тавьчихсан. За чи ингээд замбраагүй амьдралаа хараа тий. Чи өөрөө ингээд маш их ингээд ийм асуудалтай ийм байхт чинь юу хийгээд өөр юм дээр ингээд төвлөрөөд яваад байгаа ингээд намайг айгүйх ингээд өөрлөө маань толыг ингээд эргүүлж над руу ингээд харуулсан гэж би боддог тийм. Яг үнэ. Тэгэл яг нөгөө нэг ингээд хүсээ ахуулаад хөхөө ахуулаад яг ингээд амьдралынхаа хамгийн доод зэгттэй хинч биш болоод ингээд хөвтөж байхдаа би яг ингээд үнэн төрхөө харж байгаа байхгүй тий. Би энэ олон жил хэн байсан юм бэ тий. Яг юуны төлөө амьдарсан юм. Тэгээ миний хувьд хамгийн ингээд харамсчихсан юм би өөрийнхөө төлөө ингээд хуруугаач хөдөлгөөгүй тийм хүн байна да гэж бодсон. Би өөрийнхөө хүсэж байгаа ямыг хизээч ингээ авч өгдөггүй тий. За нэг хувц хунархан бол яхав хүсэж байгаа ямыг хийхэд нь ингэж хөдөлдөггүй тий. Одоо ингээл мастраа сурна гэж маш олон жил бодцоо тэрнийхээ төлөө ядаж аялцаа ингээ бэлдээд өчггүй л байгаа байхгүй. Тэрний өөрийнхөө төлөө хичээдгүй л байгаа байхгүй тий. Тэгэхээр тийм жижигэн юмнуудыг ингээ бодоод би ингэж одоо дуусахгүй юм байна. Би одоо цаашаа ингээ өөрийнхөө төлөө амьдрна гэл яг тухайн ингээ хамгийн доод зэгтэй моментонд би өөртөө амлаж байсан байхгүй. Би өөртөө хамгийн сайныг хэрэглүүлэн хамгийн сайхан бүхнийг өгнө гэл. Тийм тэгдэм байлээ. Танд бас тиймэрхүү яг тийм байсан тийм. Тэгэл Эверест байтгаа Маслоу гэл Маслоуд явахын өмнө би 6 сар яг бясалгал хийгээд бас нэлээд бас гайг болчлоо гэд явсан чинь бясалгалаач ойлгоогүй, өөрийгөө ч ойлгоогүй яг Маслоу дээр ойлгох байсан юм байлээ. Тийм болохоор ерөөсө зүрх сэтгэл минь дуудаад исэн юм лээ. Чи Маслоу хайрханд авирсны дараа чи нэг жинхэнэ жоохон ч гэсэн өөрийгөө ойлгоно тийм. Хичнээн өвчжөөд ингээд ойлгож байгаа юм шиг одоо өөртөө зориулна гэсэн мөртлөө Маслоу дээр яг өөрийгөө нөгөө бас нөгөө жинхэнэ дүр төрхөө авахгүй тийм. Тэгтээс нөгөө нэг хавдрын эмчилгээ дуусаад 3 сарын дотор яваад тэнд би юу ч идэхгүй тийм. Нөгөө яг хайрцагт орцсон. Тэрийг идэж болохгүй, тэрийг ууж болохгүй, яг нэг тийм үе хүн болгоод байдаг байхгүй тийм. Яг тэгэл ерөөсөө тэгэл баг тэнд баг 5 6 кг 10 гаруй хил баг 15 хил хүрчаал яана би чинь нэрээ хайрцагнасаа гараагүй ирсэн юм биш. Би ч одоо хайрцагнасаа гарыг тий ойлгоогүй л явсан юм байна. Гээл ер нь тэгэл нэг яг нэг станаар аптаун гэдэг шиг тэр яг замаа туулж эхэлж байгаа байхгүй тий. Эхлэхийн яг тэн дээр л ойлгосон байхгүй. Одоо ихээд ингээд цаашгаа их нэлээх тийм өөртөө цагаа гаргах хэвээр, өөрийгөө бодох хэвээр, явах нь явна нэз, ирэх нь ирнэ нэз. Тэгэл ерөөсөө юм болгоныг байгаар нь байлгая. Энэ хайрцагнасаа гарыг. Одоо би чинь итгэцэн чинь юу ч идэж болно шүү дээ. Тэг жишээний ер нь их олон юм бодож ирсэн л дээ. Тэгэл за одоо дараагийн хүслээ шууд биелүүлээ. Цаг хугацааг ашиглая. Тэг бас ер нь цаг хугацаа гэдэг чинь ямар хүн цэнтэй бид нар ойлгоод ирж байгаа тийм. Ингээд хязгаартай юм баг. Яг дуустдаг тийм. Хязгааргүй ингээд би залуу юм чинь тийм. Надад дахиад 60 жил байна, 80 жил байна гэж бодтолгүй. Хязгаартай хизээч дуусаж магадгүй зүйл байгаа байхгүй тийм. Тэгээ би бас ингээд энтгээг яваад би бас нэг Батиш ихчд ярьж байсан. Миний ингээд маш олон блокууд ингээд нэгцэн гээд. Тэгээ тэрний нэг блок нь би яг энтгэээс ирснийхаа дараа нээсэн нь болохоор би өмнө нь болохоор ингээд одоо юу гэдгийг өөрийнхөө гоо сайхныг ч юм уу ингээд гоё агааг ингээд бусдад харуулах ч юм уу тийм нэг сонирхолтой дуртай хүн бол биш тийм. Ер нь бол нуух дуртай нэг тийм төрлийн хүн байхгүй. Тэгсэн чинь одоо ингээд бодсон чинь би бас олон юм сонсчод эмэгтэй хүн чинь тэгээ дээрэс нь бас ингээд гоо сайхан гэдэг чинь бусдад гоё тийм таашаал те оюун одоо юу гэдгийг харааны төвшөнд бас юм гоё юм өгч те одоо миний ингээд зарлах чинь ингээд хүнд урам зориг өгч юм уу эсвэл ингээд гоё энерги өгч юм уу тийм байлаа гэхэд би өөрөө гоё сайхан байж хүн надаас тийм мэдрэмж аавна штэ. Тийм тэгэхээр бас ийм нөгөө нэг оглон юм блокуудаа би гаргачаад ирсэн байхгүй энэ тэгэхээр эрэхтэй. Тэгээд яг бас зэрэг ингээд нөгөө нэг
юу гэдэг биеийг бас ингэж гоё хэлбэрт оруулах те сэтгэл санааг ингэж яах тэгээд ингээд асуудал байвал тэрийг ингэж гаргаж зөрөгтэй ингэж намайг болгосон юм болов уу гэж бодсон. Энтгэх орон ч гэсэн намайг нээсэн тэгээд йогч намайг зангиралцсан бүх зангилга гаргаж байхгүй те. Тэгээд ингээд зогсон байсан энергийн урсгалыг ингэж зөв голтролд нь оруулах юм тавьсан. Тийм. Тэгээд ер нь энтгэхээс ирснээс хойш би аягүй тийм зөрөгтэй болцсон. Өмнө нь яг хуу зөрөгтэй байсан ч гэсэн өмнөхөөсөө илүү ингээд нэг тийм сэтгэл зүйн хувьд аягүй ингээд гоё засалд орсон юм шиг тийм. Тэгээ яг хуу надад нөгөө хоёулаа 11 сард нөгөө хавдар судлалын үндэсний төв дээр нөгөө бит хоёрын ивент зориулсан ивент болсон шүү дээ. Тэгэхэд харж исэн холон одоо харж исэн холон хоёр шал өөр. Тий. Бүр одоо чи бүр хөөрхөн гэрэлтэд байгаа байхгүй юу? Харин тийм. Тэгэхээр нэр дотор нэг юм өөрчлөгдсөн. Тэрийг би өөрөө мэдээд байгаа байхгүй. Яг уу эмчилгээ дуусны дараа ингээд засагдаад явж гин очроо олоод ийн гэсэн мөртлөө олоогүй л явжсэн байна. Одоо ч гэсэн олоогүй шүү дээ. Дахиад юм цаг хугацаа байна тий. Дахиад юм сурах юм байна. Яг одоогийнхаа төвшөндөө л явж байгаа байхгүй тий. Одоогийнхаа төвшөндөө л тий. Жилийн дараа ингээд ярилцах төвшөндөө. Тэгээд жилийн дараа бясалгал хийн, йога ингээд хийн. Яг хэрвээ ингээд тууштай хийх юм бол маш олон зүйл ингээд өөрчлөгдөх юм. Өөрчлөгдөн яахгүй наа тий. Одоо би чинь санскрит хэлэнд дурлаад ирсэн шүү дээ. Санскрит хэлний одоо тэр нөгөө нэг майн тарина гэдэг чинь ямар ч одоо юмнаас илүү одоо ингээд хүчтэй байгаа байхгүй тий. Тэрийг өөрийнхөө хоолоогоор уншина гэдэг бол өөрийгөө ингээд маш сайн даатгах байгаагийн хэлбэр. Тэгээд тэр олон мянган жил тэр гоё ингээд энергитэй газраас тэр нөгөө санскрит хэлж байгаа одоо дэлхийн анхны хэлж гэлөө те ямар ч гэсэн ингээд маш гоё энергитэй тийм юм байгаа хгүй. Тэр гоё таринуудыг сураад ингээд өөртөө орой унтахынхаа өмнө ч юм ингээд баг ингээд засал хийгээд авах тий. Тэгэхээр би бол хүмүүсийг ингээд тарин тоолгоч гэдэг юм уу тий. Тэр чинь одоо нэг настай хүмүүсийн хийдэг ажил биш байгаа байхгүй. Би одоо ингээд амар хийж чаддаг байсан та би ч гэсэн тий. Би одоо ингээд ихтэй болсон. Тэгээ орой болохоор би ингээд ногоон дархийн тарин ч юм уу сквал тэр санскрит тарин эднэрийг тоолдог байхгүй. Тэгэд би энийгээ сайн сураад одоо өөртөө тийм шидийг хүчийг олсныхаа дараа бас хүмүүс заая гэж боддог байхгүй. Одоо бол би бол юу ч мэдэхгүй дөнгөж анхаарсных. Тэг ямар ч байсан надад айгуу тийм сэтгэлийн амар амгалан тэгээд өөртөө итгэх итгэлийг өгч байгаа байхгүй юу? Тэглэг байх. Тийм. Тэгээ санскрит хэл бол ерөө боломж нээвэл би сурал гэж бодсон. Нөгөө нэг хүмүүс манай уулчд ярьдаг байхгүй хоорондоо суучаал биеийнхээ урдаас ороод чи Непалд хэд ирсэн гэл тэгэхээр доотлон 4 үед 3 тэгэл 2 гэл ерөнхийдөө дахин ирэх туртай гэдэг хүмүүс бүр яриад байдаг байхгүй. Яагаад дахин ирэх туртай юм гэхээр мэдгүй ингээ энергийн дуудаад байдаг бүр ингээд бүр тэгээд байгаа хгүй намайг ч бас тэгээд байгаа хгүй энергийн дуудаал ингээл тэгэхээр одоо тэнд ингээл хагт чинь дэлгүүр хошоо ингээл офисын газар ингээл яам тамгын газар дуулын яамд би найдлаа орж илаа шүү дээ Манслогийн нөгөө нэг тэр гарын үсэг зурах гад тэгсэн чинь ерөнхийдөө Уманы байдныхам гээд тарин дандаа явж идэг хаасайгүй явж идэг би бас нөгөө нэг энэ тарин чинь нөгөө нэг аливаа юм дэлгэрүүлдэг хөгжөөдөг гэдэг утгаараа гоё бас тэр энергийг цуглуулдаг юм болов уу гэж бодсон. Аливаа юм ч бас энерги штэ. Тийм штэ. Тэгээ бас тэр 8000-тай хайрхнууд маань хүртэлтэй ингээл миний ярьж хэлж гуйж байгааг ингээл ойлгоод байгаа юм шиг тийм таатай нөхцөл байдлыг их үүсгэсэн байхгүй юу. Тэгэл ерөнхийдөө бас эднэр байгаль өөрөө амтай. Тэгээд бас ер нь энерги гоё энерги цуглалцсан юм байна. Ингээд дууддаг юм байна. гэж би амар мэдэрсэн ер нь 2-3 удаа мэдэрсэн. Тийм тэр яг мэдрэмж байдаг. Би одоо нэг байгаад байдаг байхгүй юу. Тэгээ нөгөө эрчмээрээ холбогдоод цаанаасаа тийм нөгөө нэг одоо ингээд далайн агштай ингээд уулзаад адис авсан хамгийн ингээд гоё юм нь юу вэ гэхээр тэр хүн хизээч муу юм боддгүй хүн байхгүй юу. Хизээч бусдыг хорлоо шумуул хүртэл алдгүй хүн гэж бодоход тэр хүн ямар ариун тийм бодолтой. Тэр орчны ингээ аавра тэр зүгээр тэр хүнийг харсан төдийд ингээд амар амгалан одоо цагт ингээд оршиж байгаа байхгүй тий. Тэрийг ингээд мэдэрсэн гэсэн манай нэг инхээ гэдэг ч байгаа энэ таны өмнө подкаст нэрсэн. Үгүй чи нэг талаагчтай уулзсан юм болоод ч тэр ингээд чамайг бүр тэврээл амаар санагтаад. Тий. Тэг яг энэ сэтгэлийн юм чинь би нөгөө нэг дотроо ингээд уур муур төрөөлч юм уу тий. Тэгэл нөгөө эргээд явал энерги алдсан шүү дээ. Тэгээд одоо бол би хичээд өглөө болгоно нөгөө йога хийх гээд тий. Тэгэл нөгөө нэг уур хүрх гээд байвал нэг учир шалтгааныг олохгүй л тий. Юунаас болоод энэ уур хүрээд ингэж жоохон боддог болсон. Өмнө нь бол зүгээр бодохгүй шууд реакц үзүүлдэг шүү дээ. Би ч амар emotional хүн байхгүй. Тийм.
Би болохоор нөгөө альва юм өөртөө тусгаж авдаг. Би л буруутай юм шиг санагддаг. Тийм. Тэгэл нөгөө зөөлөн байгаа сэтгэлээ хүртэл миний буруу байсан байна ч гэж боддог жишээний хүн тусалчаад миний буруу байдаг ч юм уу те дандаа л нэг тиймэрхүү юм бодоод байдаг. Бас өөрийгөө хит буруутгах бас буруу юм билээ. Буруу штэ тийм. Маш буруу юм билээ. Өөрийгөө гомдож байгаа байхгүй хүсээ тийм. Одоо л хар тэгэл дандаа гоё юм бодоод гоё энерги түгээч хийсэн тэр хүнд ч гэлгсэн яг тэ нөгөө нэг тусцсан мэн угаасаа бахаар багасаа үүссэн юм арилахгүй шүү дээ арилахгүй. Гэтэ наа чин гоё давуу тал байхгүй юу. Тийм давуу талаа гоё ашиглаад нэрээ тийм энерги түгээч хийсэн нэг хүнд ч гэсэн гоё хэлээд өчгийнсэн. Тэр хүн надад талархахгүйсэн ч гэсэн өмнөөс нь талархчих юмсан тийм. Нөгөө нэг юм ингээд бүр эргээр нь бүр эргийн эрг болгоцсон. Яг нь өвдчихэд би нөгөө нэг хүмүүс ялдаг шүү дээ. Одоо ууралж болохгүй, уцаарлж болохгүй, эрэг байх хэрэгтэй гэд би бодохгүй. Одоо эрэг хүн ч одоо яаж эрэг болно? Эргийн эрэг болох юм бэ? Өөр өөртөөс тийм юм өгöd байгаа. Гэтэ энэ бол үний юм бэлээ. Тийм зөв юм бэлээ. Нөгөө нэг өвдсөн хүмүүс чинь нөгөө хайртай туртай хүмүүс рүү ууралдаг тийм. Би болохоор уурлах ч ирэх байхгүй. Миний буруу юм чинь тийм. Өвчин тусна миний л дуруу. Би өөрөө л өөрийгөө эдгэн гэж бодох жишээ нэ тийм. Энэ бас маш зөв энерги юм байлээ. Тийм зөв. Яг юмыг ер нь зөв ашиглавал ер нь юу ч буруу юм байхгүй. Тийм зөв одоо амьдралыг юу лээ зовлонгоо амар амгалан дургуулах уу гэсэн тийм ном байгаа байхгүй тий. Зохион агшин тэгэхээр начистай гоё үг гэн тий. Зовлонгоо амар амгалан дургуулах уу. Өстой гоё үг гэн. Тийм миний ингээд нөгөө нэг одоо ингээд бүх одоо юуны сэтгэл зүйн замнал ч юм уу одоо ингээд бяцлал йогийн замнал ч юм уу бүх юунаас эхэлсэн бэ гэхээр уурнаас эхэлсэн байхгүй. Би ч айгу ууртай хүн байхгүй юу. Тийм. Тэгэхээр багахад ингээд нэг л юм бүтэхгүй бол ууралцдаг. Одоо ингээд хүн минийхаар байхгүй бол ууралцдаг. Тэгээд нөгөө нэг сэтгэл зүйтэйгээ ингэж ажиллаж чадахгүй ерөөсөө ууралт төрүүлж гарч ирээд байдаг. Тэгээд энэ бүгд маань намайг ингээд олон юм руу ингэж түлхсэн. Тэгээд энэ бол миний нөгөө нэг өөртөө эмзэглэж авдаг сэдв байсан байхгүй юу. Би ингээд би ууртай гэж хэлж чаддгүй. Тэр миний тэр сул тал байсан байгаа байхгүй ингээд бусдаас нуудаг тий мэдчихвэ дээ гэж ингээд айгуул ингээд ингээд одоо болохоор би ингээд хэлж чаддаг болсон байна гэдэг чинь бас ингээд хөөрхөн эдгрээд яваад байгаа. Эдгэрч ин гэсэн өөрөөгөө бас олохын нэг хэлбэрлэлтэй тий. Эхний хэлбэр. Яг альва юм чинь нөгөө нэг одоогийн үнцгээс харахад гэж ярих бас тийм нэг юу гарч ирдэг штэ нэг поинттэй. Тэгэхээр одоогийн үнцгээс бодоход хичнээн яг энэ чинь амьдрал тийм хүн болгон сэтгэлтэй. Тэгээд хичнээн тэр буруу юм хийжсэн ч болохгүй юм хийжсэн ч хүн гомдож исэн ч гэсэн тэгээд хүн болгонд л байдаг алдаа шүү дээ тийм. Тэрийг хүлээн зөвшөөрөд явж гин гэдэг чинь бас тэр бас мундаг хэцүү. Хэцүү. Одоо нэг нь ууртай нэг нь эргийн эрэг үү? Тийм. Тэгээд эргийн эрэгээ бас буруу ашиглаад байдаг. Тийм эргийн эрэгээ буруу ашигладаг байхгүй яг нэг хэлэхэд. Одоо даварчдаг байхгүй. Даварсан хүмүүс чинь даварсаар сүултээ намайг бүр байд суухын аргагүй дээрлэгч байгаа юм чинь. Тэнгүүт чинь заа гэж уучлж явж исэн юм чинь нэг өдөр л зангаа уургана шүү дээ. Тэгээд зан. Тэгээд яг зангаа уурхахаас өмнө тэгээд нөгөө шуп гэдэг дугаар асалцч орлоо явах нь явсан, авдарч туслаа явах нь явсан, ирэх нь ирсэн. Тэгээ эрэхтэй нөгөө гоё хүмүүс ирдэг тий. Хамгийн гоё юм таныг би олцсон байгаа. Би ч гэсэн чамайг олцсон. Тэгээ миний амьдрал ингээд өдрийн өвчний дараагаас ч юм ингээд амар гоё хүмүүстэй уулзсан. Яг үнэн дандаа гоё хүмүүстэй уулзсан. Өчгээ би чиний номыг хэвлэхээр би номыг чинь өнгөө гаргаад өгье гэх. Тийм гоё үнтэй таарсан шүү дээ. Бас Эверстийнхаа буйнаар бас гоё хүмүүстэй танилцж जैन, таарч जैन. Тийм. Би ч гэсэн ингээд ажилд яваал чамайг үздэг шүү гэл. Тэгэл дараа нь одоо ингээд боддгийн ингээд шашмалсан энтгэх орноор ажилласан чинь энтгэх онныг сонирхдаг. Тэгээ номын ингээд дуу сонсдог хүмүүс бас айгуу гоё хүмүүс ингээд л тий. Ингээд айгүй олон гоё найзуудтай ингээд дотны хүмүүстэй болсон да би бүр амар талархаж байгаа. Тийм нэг өөрийнхөө нэг байх ёстой газараа олсон юм шиг надад санагдсан ерөнхийдөө. Нэг эргийн эрэг тийм эрчим хүч чинь нөгөө тийм хүмүүсийг дуудаад тахгүй. Тийм нөгөө нэг энергийнхаа төвшин дээшсэн тийм. Гэтэ өмнө хүмүүс муу гэж хэлээгүү зүгээр би өөрөө л жоохон нэг буруу бодолтой хүмүүс байсан. Тэгэл өмнө нь таарсан хүмүүстэй бас
би ч гэсэнтэй эерэг байсан ч гэсэн муухай харагдсан л байж таараа штэ тий. Тиймэрхүү юм тийм тэр хүнийг ч буруутгаад авах хэрэг байхгүй. Өргөж буруутгаад авах хэрэг байхгүй. Ерөнхийдөө тэгээд амьдрал үргэлж сайхан нараа гэж яаж байгаа. Би бас ингээд уурлаас гадна жоохон айгу юмыг буруу хардаг хүн байсан лээ. Тэрнээс болж айгу их зовдог. Тийм юмыг ингээд хит их буруу боддог, хит их гүнзгийрүүлж боддог. Тэгээд манай их шиг очиж жоохон хөнгөн амьдралтай. Яг үнэн байхгүй тий. Одоо би бол нэлийн хөнгөрцөн, хөнгөн болцсон. Одоо би ингэсэн өнөөдөр нөгөө нэг цэгц клубийнхаа хүүхдүүдэд өө их чинь бүр тэнэг болсон шүү дээ. Гинэ нэх. Тэнэг гэж өгж байгаа нь тань шиг ухаантай хүн байх шүү дээ. Өө тэнэг болсон. Өчигдөр хинтээ уулзлаа, өчигдөр юу ярьлаа гэд хүн муулах гэхээр бүр хинтээ хэнийг муулснаа ч марчдаг гэсэн чинь дата унтсан нөгөө хэд чинь. Хөрхөн та ер нь хаа явсан газар ингээл инээд бэлтгэх дуртай. Тийм тэгэл нэг хин нэг нь бас надтай алхаад өчнөө идгээчээсээ хин нэг нь надтай ингэ надаас ингээд зөөвдийн алхалтын юм бас сурчаасаа гүйлт ч гэсэн бас их чинь бас гүйлтэнд бас марафон зарпонд орж бас өөр дээр нэлээд туршилтын туулга болж байсан болохоор бас хүнд өгөөд хилээд өччих бас гүйлтийн тийм арга техник ч юм уу тий. Ингээл ууланд яаж явах арга техник ч гэсэн зүгээр заагаад өчгөнсөн гэсэн зүгээр тийм бодлуудтай их явдгийг. Одоо ингээд хоёлаа бас цаг юм уу цаг арайч өгөхгүй гэж магадгүй удаан хугацаанд ярилцлаа. Тэгээд би одоо хамгийн сүүлийн асуултыг танд ингээд үлдээе. Юу гэж асуух гэж байгаа вэ гэхээр үлдээ гэчээд асуух гэж. Одоо таны цаашдын зорилго та одоо заавал одоо зорилго гэх юм ер нь хийхийг хүссэн зүйл чинь одоо тий цаашдаа одоо яамаар байна. Тэрийг хоёулаа орчлон ертөнц намайг тийм хүн амьтанд сайн энерги түгэ гэж үлдээсэн юм шиг байлээ. Тэр нэг амьдралдаа нэг 3 удаа ч нөө өгөх гэж оролцсон. Тэгээд үлдээгээд байгаа болохоор бас их чинь бод тий. Тэгээд өөрийн мэддэг сайн сайхан юм өмнө нь хэлж өгч байсан. Одоо ч гэсэн хэлэхэд бэлэн тий. Хин нэг нь надтай алхахын уулан даврыг гэдээ ирвэл би ч гэсэн туслахад бэлэн бүр хамаг юм хэлээд өгнө. Сая ятган нэгрийн горонд ч гэсэн найзуудынхаа хамаг юм ингээл зөвхөнөөс нь гаргаж байгаа л энийг болно, энийг болохгүй, энийг болно, энийг болохгүй гэж гисэн чинь нөгөө чинь нөгөө явж үзээгүй яг хүмүүс чинь зарим нь яана миний тэгчээсэн юмыг бат шиг ингээ буулгаад хайцсан ч явахта орхицсан би тэрийг тэгчээсэн гэд тэгээ яг дуусаад ингээд ядраад ингээд буугаад ирсэн чинь өстө тийм зөв юм орхисон биз дээ тэрийг хэрэглээгүй тэр тийм орхисон биз дээ зөв юм тэгж ингэж гээл яг хүнд яг нөгөө мэдээч уул молонд явж тэгж олон өдрийн нөгөө алхалтай тийм нөгөө туршлага байхгүй хүмүүс чинь дими юм аваад ирсэн байдаг байхгүй. Гэвчлэн нөгөө нэг тийм бас мэдлэг бас түгээж хин нэгэнд нь бас тусалж тэгэж нэгнээ дэмжих дуртай. Би өөрөө чадахгүй ч гэсэн араас нь алга тишээ дэмжих дуртай. Дэмжиж бас нөгөө орчлон ертөнц бас намайг тийм хүн амьтан сайн сайхны түгээгээрээ үлдээсэн болов гэж бодоод сайн сайхан мэдлэгээ түгээн тэгээд яг уу том зорилготой зорилгоо өөрийнхөө талганд бодоод үлдчихье гэж боддог тий. За тий. Тэгээд харин чамдаа ч гэсэн бас амжилт сайн сайхан бүхнийг эрүүл энхийг хүсэн ерөө чамд ч бас нөгөө нэг хэлчих бас юм байна уу ихтэй зориулаад ч юм уу ард түмэн зориулаад ч юм. Би одоо болохоор нөгөө нэг 34 нас 35 нас би яг ингээд өөрийгөө хайгаа явж байгаа байхгүй юу. Тэгээд маш олон юм руу ингээ ороод гараад байгаа юм шиг мөртлөө тэр бүгдийг ингээ нэгтгээд нэг юм болох нь гэж бодож байгаа. Гэхдээ яг одоохондоо би яг цаашдаа юм хийн гэсэн юм а бас стил олоогүй ингээ хайсараа л яваа тэгээд аялал бол миний хувьд өөрийгөө ингээд хайх дэлхийгээс хайх тийм одоо юу гэдэг нэг ясны миний арга техник гэх юм уу. Тэгээд би бас хэрвээ боломж нь байвал нэг Египт ороод үзчихье гэж бодоод байгаа. Тийм тэгээд энтгэхт бол сурна гэж бодож байгаа. Тэгээд энтгэхт явах юм бол мэдээж Непал руу бол явна. Непал бол зүгээр миний одоо цээжинд байгаа. Надад тэр энтгэх сурах зорилго чих гоё таалагдаад байгаа. Бүр яг ингээд чамаг сурахт би явж очино. Тий. Игчдэр гоё энтгэж болтон гэдэг ингээд ерөөл тавьсан байгаа. Жилийн нэг жилийн дараах тэгээд дүүн тийм хичээнэ ямар ч байсан би одоо өөрийнхөө төлөө хичээн гэж айгүйх бодож байгаа. Тэгээд бат шиг хичтэй амжилт хүсье. Тэгээд юу сансан ирсэн цагаан хүсэл биелэх болтугай. Одоо би хамгийн дээд одоо эрүүл энхийг хүсье та. Баярлалаа. Чамдаа ч гэсэн
Эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье өрөө. За тэгээд энэ хүрээд энэ удаагийн подкаст маань дуусж байна. Тэгээд та бүхэн маань сонсоод Батгшиг хичээс асуурам зориг авсан бас гоё энерги мэдэрсэн болов уу гэж бодож байна. Тэгээд Викторийн зүгээс эрүүл энхийг хүсье. Эрүүл энхийг хүсье. Юу сансан 9 цагаан хүсэл нь сэтгэгчлэн бүтгүүлдэг бай. Баярлалаа.